За сайн бацгаана уу та бүхэнтэй өмөөгөө Chef Mongolia-гаас холбогдож байна. За бидний бичлэгийг анх удаага үзэж байгаа хүмүүст хэлэхэд Chef Mongolia 3 үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага байгаа. За үүнд нэгдүгээрх нь хүүхдийн эрх хэрэгчлөө, хоёрдугаарх нь ажлын байрын бэлгийн дарамт, за гуравдугаарх нь ажлын байрын тэгш бус байдал гэсэн энэ 3 үндсэн чиглэлтэй. За үүн дээрээ нэмээд бид нар дөрөвдүгээрх нь засгийн газрын авилгалын талаар бас ярилцдаг байгаа. За өнөөдрийнхөө энэ бичлэгээр би та бүхэндээ хоёр зүйлийн талаар ярилцъя гэж бодсон. За үүнд хамгийн нэгдүгээрх нь за та бүхэн мэдж байгаа саяхан манай сангийн сайд Хүрлбаатар ковид зориулж авсан гадаадын олон улсын байгууллагаас авсан зээл тусламжийн талаар хэвлэлийн баг хурал хийж мэдэгдэл өгсөн. За өнөөдрийнхөө бичлэгээр би та бүхэнтэй хоёр зүйлийн талаар ярилцъя гэж бодсон. За нэгдүгээрт нь саяхан сангийн сайд Хүрлбаатарын хийсэн бидний гадаадаас авсан зээл тусламжийн талаарх тэр ярилцлагын талаар би та бүхэнтэй өөрсдийнхөө санал бодлыг хуваалцъя гэж бодсон. За хоёрдугаарх нь болохоор зэрэг за тэгвэл ковидд зориулагдаагүй тэр зээл тусламжийн талаар бас та бүхэнтэй бас зарим нэгэн мэдээллийг хуваалцъя гэж бодсон юм аа. За хамгийн нэгдүгээрт нь Хүрлбаатар сайдын хийсэн мэдээлэл байгаа. За үүн дээр бид нар бас хэд хэдэн зүйлийг та бүхэнтэй ярилцъя гэж утсан. За үүнд нэг хамгийн эхлээд за сайд битээр хоёулаа санхүүгийн хүмүүс тийм ээ. Санхүүгийн асуудлыг энэ санхүүгийн үйл ажиллагааг шилэн байлгана гэдэг бол маш чухал. Тэгэхээр зэрэг одоо сайд өөрөө хэлж байгаа одоо $750,000 бид нар онцлогооны зүйлсийг авсан, маск авсан гэж ярьж байна. За ингээд тоо баримтуудыг дурдлаа. За одоо тэгэхээр бид нар одоо дараагийнхаа алхам руу ормоор байна. Тэгвэл энэ онцлогоо хэдэн төгрөгөөр хэдэн доллараар авсан, маска хэдэн төгрөг хэдэн доллараар авсан. Бид нар бол ерөнхийдөө онцлогоо маск ямар үнэтэйг мэдж байгаа шүү дээ, тийм ээ. Одоо тэгэхээр Монгол улс энэ онцлогоо маскнуудыг хэдэн төгрөг хэдэн доллараар авсан бэ гэдгийг одоо бид нар мэдмээр байгаа, тийм ээ. Манайх ч одоо хүүхдээ автобус авчаад тэрийг улсын нууцгчид үнийг нь хэлдэггүй тийм улсууд шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо эрүүл мэндийн яам ч юм уу одоо дараагийнх нь ямар байгууллага нь тэр үн байгаа. Тэгэхээр тэр байгууллага ямар үнээр ямар технологи ямар төхөөрөмж ямар үнээр авсан тэр дансаа шилэн болгохыг одоо бүгдээрээ тэр байгууллагаас нь бүгдээрээ хамтдаа шаардмаар байна. За дараа нь манай сайд тэр ашигласан сошиал медиагаас олсон тэр мэдээлэл нь жоохон арай апдейтед болоогүй тийм одоо хуучин өнгөрсөн 6-7 сарын мэдээлэл байсан. За тэрнээс хойш өшөө манайх зээл тусламж авсан байгаа. Одоо жишээлх юм бол Японоос авсан $230 сая байж байна тийм үү? Тэр ороогүй байсан. За тэгээд дээр нь одоо Европын холбооноос авсан тэр зээлийг болохоор манай сайд ковидд ороогүй гэж хэлж байгаа. За гэтэл Европын холбооны өөрсдийнх нь сайтн дээр болохоор ковидд зориулж өгсөн гэд хэвлэлийнхаа хурдлаар хэлчихсэн байгаа. Тэгэхээр одоо бид нар яг айлд сорс нийтхийн яг үндэд тэрийг мэдэхгүй байна. За тэгээд одоо би дараагийнхаа зүйлд оръё. За тэгвэл ковидд ороогүй хичнээн зээл тусламжууд манад ирсэн юм бэ гэхээр за би зөвхөн Европын холбооны зээл тусламжийн сайт руу ороод харахад сүүлийн 2-3 жилийн турш манай Монгол улсад одоо зөвхөн миний олж хайлснаар тийм ээ 21 зээл тусламж одоо энэ бичигдсэн байна. За би ингээд та бүхэнд зөвхөн 2-3 жишээг нь хэлээд энэ дурдъя. За энэ хамгийн эхний жишээн дээр нь л гэх юм бол одоо жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд зориулаад энэ жижиг дунд үйлдвэрлэлийг эзэмшигчдийн зээлэг болгож өгсөн ч болохоор 9,670,400 евроны зээлийг манайд өгсөн байгаа. За энэ болохоор 2025 он хүртэл ингээд сунгагдаж өгөх ийм зээл тусламж байгаа. За тэгэхээр зэрэг Хүрлбаатар сайд нэг зүйлийг одоо онцолж хэлжсэн. Тэр нь юу вэ гэхээр зэрэг за энэ гадаадаас орж ирсэн зээл тусламжуудыг манай засгийн газрын банк руу энэ чинь ордгоо маа. Энэ одоо зээл тусламжийг авсан иргэдийнхаа байгууллагынхаа данс руу шууд ордог юмаа гэж хэлжсэн. За тэгэхээр зэрэг одоо бид нар энэ одоо ковидд зориулаагүй ч гэсэн энэ зээл тусламжуудыг тэгвэл бүгдийг шилэн болгоод ямар хүний ямар байгууллагын данс руу орсон бэ гэдгийг бид нар мэдмээр байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ бүгдийг шилэн болгож өгөөч гэж хүсэх байна. За тэгээ одоо жишээлбэл дараагийн өөр нэг зээл тусламж ихт чинь энэ бас л одоо эдийн засгийг оновчтой болгох, эдийн засгийг хөгжүүлэх гэдэг ийм зээл байгаа. Одоо 4,935,400 евроны энэ зээл байгаа. Одоо бас 5 сая ойролцоогоор бараг 5 сая евроны зээл бас л ингээд эдийн засгийг хөгжүүлэхэд зориулагдаад ингээд өгсөн. За одоо ингээд бас дараагийнх нь өөр нэг зээл болохоор зэрэг дахиад 4,498,325 евро бас ингээд бараг 5 сая евроны зээл ингээд бас одоо хувийн хвшлийг байгууллагуудыг үр дүнг сайжруулах гадаадын эдийн засгийн үр дүнтэй болгох өндөр чадварыг сайжруулах гэдэг ингээд бас ингээ бараг ингээ 5 сая евроны ингээ зээлүүд. За одоо би ингээ уншаад ах юм бол одоо ингээ 21 жагсаалтыг одоо ингээ унших байна л одоо
тэг цагаа өрөөд яг бид нар энэ вебсайтыг өөрсдийнхөө Facebook пэйж дээр тавьчин та бүхэн ороод энийг харж болно. За энэ загсаалтнаас харах юм бол одоо төрийн бус байгууллагуудыг дэмжих сан байж гэн тэрч байтугай малчтад хүртэл зориулсан ийм зээл тусламжууд байж гэн одоо 21 онд хугацаанд дуусах, 22 онд хугацаанд дуусах, 25 онд хугацаанд дуусах хүртэл ийм зээл тусламжууд одоо энд Европын холбооноос манай Монгол улсад өгсөн зээл тусламжууд байна. За тэгэхээр хамгийн гол нь одоо би эндээс Хүрлбаатар сайдаас дараагийн болон одоо бусад өөр ямар аль яамнаас мөнгө хаашаа энэ мөнгө орсон тэр сайд тэр байгууллагаас нь дараагийн хүсэх зүйл нь юу гэхээр зэрэг энэ бүх зээл тусламжуудыг тэгвэл шилэн болгоё. Тийм ээ? Эднэрт хэрвээ одоо Монгол улсын засгийн газрын данс руу энэ ороогүй бол ямар хүний ямар байгууллагын данс руу эднэр орсон тэр бүгдийг бас бид нар бүгдээрээ мэдэх хэрэгтэй байна шүү дээ тийм ээ. Хэрвээ одоо энэ байгууллагуудын одоо энэ данс жагсаалтыг харах юм бол өнөөдөр манай Монгол улсын эдийн засаг сайжрах хугацаа болсон байна. Гэтэл өнөөдөр хардаа манай ерөнхий сайд суугаад манай улс ядуу оронгээ бид нар зарлаа сууж байна. Гэхдээ үнэн шүү дээ ядуу хэвээрээ байж байна. Гэтэл энэ гадаадаас орж ирсэн зээл тусламжуудыг харахад бүгдээрээ эдийн засгийг сайжруулахад одоо тийм малчтынхаа амьдралыг сайжруул, төрийн бус байгууллагуудынхаа үйл ажиллагааг нь сайжруул, жижиг дунд үйлдвэрлэлээ сайжруул гэдэг ингээд зөндөө зээл тусламжууд өгсөн байна. Энэ бүх зээл тусламжууд хаагур хаашаа орчод байна. Тэгэхээр одоо энэ бүгдийг бид нар шилэн болгомоор байна. За одоо ингээд энэ бүгдээр өнөөдрийнхөө бичлэгийг ингээд дуусгая. За ингээд дараа уулзтлаа. Түр баяртай.